M-pop Entertainment News арт болон та бүхэндээ хүрж байна. Ингээд зураач Найдан Доржтой хамт байна. Танд энэ өчигний мэндийг хүргэе. За сайн байцгаана. Монгол улс маань арттайч болж, галериатайч болж, уран бүтээлчдийн нэгдэлтэйч болж танд баяр хүргэе. Ингээд бид таны зохицлон бүтээсэн Art Mongolia гэдэг энэхүү том өргөн хэмжээний урлан дээр галерей дээр нь хүрэлцэн ирлээ. За яаж энэ хүү газраа тогтчулж бүтээж хизээ нэвэ? За 2016 оны 6 дугаар сараас эхлээл тэгэл одоо хэдэн уран бүтээлч залуу уран бүтээлчтэйгээ нийлж байгаа л өөрөөсөө байдгаараа л тэгэл ийм болголаа галерейгаа. Тэгээд 8 сарын 27-нд 8 сарын 27-нд нээсэн. Тэгэл нээлтснээс хойш одоо тэгэл үйл ажиллагаагаа явуулаад явж байна да. Өөртөө та болохоор их гоё олон зүйлсийг ярьж байсан те. Ингээ одоо энэ уран бүтээлчдэн дээр урландаа өөрсдийнхөө бүтээлүүдийг төвөвчдөг юм байна. Маш олон газар байна. Ерөнхийдөө товчхондоо яривал хэдэн уран бүтээлч, хэдэн урлан галерей байна. За ер нь манай Art Mongolia төв 14 урлан байгаа. 14 урлан маань 18 уран бүтээлч, залуу уран бүтээлчд орсон байгаа. Бүгд өөр өөр төрлөөр хийдэг уран бүтээлээ. Тэгээд доотлын галерей маань 450 м2 3 заал байгаа. Тэгээд болцсон юм уу? Ярианых нь тоон нь болохоор тийм үргэлжлүүлэх гэж байгаа юм шиг байхгүй юу? 10 урландаа түрүүрээ ярьж ирсэн шүү дээ. Ингээд уралдаан зохиогоо төрүүлэх юм бол одоо урлагаа бол 3 сар түрээсгүй байна гэдэг. Энэ одоо бас энэ уран бүтээлчтэй барьж байгаа хамгийн том одоо дэмжлэг туслалцаа юм аа да тий. Мэдээж одоо залуу уран бүтээлчдийн хувьд одоо урлангийн асуудал бас маш их байдаг ялангуяа Монголд тийм ээ. Тэгээд энэ асуудал маань за яг энэ асуудлыг ингээд энд нэг 10 хэдэн урлан бас шийдэж өгч байгаа. Тэрний цоцоо түрээсийн асуудал гэж залуу уран бүтээлчд бас ер нь уран бүтээлчд хэцүү байдаг. Тэгээд энэ Art Mongolia төвд байгаа бүтээлчд бол талбайн түрээс мөрөөс гэсэн тийм ойлголт байхгүй. Өөрөөсөө хэрэгэлсэн цахилгаан ус мос тэрийгээ дундаасаа өөр нийлүүлээд интернет юу байдаг юм те. Тэгээ нийлүүлээд төлчдөг. Нөөцийн нэг хоёр өрөө байгаа. Тэр нь болохоор одоо залуу уран бүтээлчдийн дунд энэ ч яг одоохондоо зүгээр юу чигээрээ байгаа. Манай төлөвлөгөөнд орцсон байгаа. Тэгж жагаад фэйсбүүкээр ч юм уу ивент зарлагдаад явах байх. Залуу уран бүтээлчдийн дунд уралдаант үзэсгэлэн зарлаад Art Mongolia төвөөс тэгээд тэргүүн байранд орсон одоо Гран При гэх юм уу те. Тэр нь уран бүтээлчийг нь урлангаар хангаад үзэсгэлэнгийг гаргаж өгдөг бүх юмнуудаа тэгэл өгнөгөө штэ. Одоо болоо штэ, аваа штэ. Энэ төвийг үүсгэн байгуулсан захирлаа. Баяр хүргэе. Баярлалаа. Яг тэр таны хэлдэгшгээр уран бүтээлчдийг те за яг наанаа л уран бүтээлээ хий. Чамд авьяас байна, чам чадвар байна те. Наадхаа л хий. Өөр юм битгий санаа зов гэдэг одоо энэ баримтлал бол одоо гадаадын маш олон том зах зээл дээр ингээд байгаа л тэд нар маш том гоё дэлхийн од болж хөгжиж чаддаг штэ. Тэгэхээр магадгүй энэ газраас тийм уран бүтээлч одоо төрөхөд бас бэлэн болсон байж гэж үзэж байна. Мэдээж л дээ одоо орон зайгаар нь хангаж өгнө. Одоо биднес ч өөрсдөө бол карма авсан хүмүүс шүү дээ. Тэгээ бие бинийгээ дэмжиж байгаа. Мэдээж бүх юмыг мөнгөөр хэмжиж болохгүй шүү дээ. Тийм учраас орон зайд байна. Тэгээ мэдээж яг юу гэж одоо цаастай хамтарч ажиллах хүмүүс биелүүднээс дуртай яа. Одоо хүлээж авахд бэлэн байгаа. Дам одоо энд чинь одоо би л хамгийн хөгшнөл байх шүү дээ. Шижигсэн сайхан хийж бүтээгсэн залуучууд зурлсан байна тий. Ер нь бол тийм байгаа. Тэгээ яг биднес дундаа нэг амралтын өрөө гаргаад бүгдээрээ сайхан амралтынхаа өрөөнд дундаа хоолундаа хийж иддэг ч юм уу тий. Тэгээд амралтынхаа өрөөнд бүгдээрээ тойр сууж хагаад оройдоо кино үздэг. Тэгээд тэр бол цэвэр амралтын өрөө л тий. Яг урлангуудын асуудал гэх юм бол одоо жишээл модоор юм хийдэг, төмрөөр юм хийдэг хүмүүс байлаа гэхэд урландаа ингээд гагнуурын утаа өнөртэй тахгүй тэр үрцэс тавиад тахгүй. Тэгээ нийт уран бүтээлчдийн маань дунд нэг мод төмрийн урлан тий тэр гипсээр юм хийнүүд эндээ тэгэл өөрсдөө ороод бүх багажнууд нь байгаа. Биднээс өөрсдөө байдаг багажнуудаа л авчир тавьж байгаа юм чи. Тэгэл тэр багажийг хэрглэжэл өөрөө уцаагаж тавиал тарьсан авгаа цэвэрлэл тавьчихдаг. Бүх юм одоо дундын баг гэр бүл гэх юм уу да тиймэрхүү газар байгаа.
гоё юм аа. Нүдэнд шууд юу харагдаж ийн гэвэл би уран бүтээлч хүн өөрөө энд ирээд өөрөө ингэснийг өрөөтэй өөрийнхөө урлантаа тэрэн дотороо урлаг уран сайхнаа хийгээл гарч ирж сайхан амраад амрахтаа бас бие биентэйгээ цуглаад н чинь нөгөө л нэг урлагаа нөгөө л нэг уран бүтээлээ ярилцсан те. Тэгээд доошоо ороод өөр бүх газар ер нь хангаад өгсөн юм байна штэ. Тэгэхээр ийм газар одоо Монголд ер нь анх хийсэн байгаад юм болоо өөр байд юм бол. Одоо тэгээд анх байсан үгүйг нь бас сайн мэдэхгүй. Гэтэл яг хөө миний хувьд бол анх удаа л ийм газар нээж үзэж байгаа. Ер нь бол их боломжийн санагдаж байгаа. Цаашдаа бас гаднаас уран бүтээлчтэй авчрах резиденц хөтөлбөр гэж байдгийг 6 сар арч байдаг юм уу. Тийм гадаад харилцаа дотоод уран бүтээлчтэй Арт Монголын төвийн уран бүтээлчтэй бас гадагшаага хөтөлбөр явуулах те. Ийм арга хэмжээ ер нь зохиогдох тийм төлөвлөгөөтэй байгаа. Та тэгвэл энэ урлагт ер нь бие төлөөлөгч болоод бас нэлийн том зорилтыг таваад ажиллаж байгаа хүн байна. Таны ирээдүй маш сайхан харагдаж байна. Яг ингээд гадаадтууд байгаа нөгөө мундаг сайхан зураачтай энэ Mongolian art энэ төв дээр авчираад ирнэ гэдэг чинь бас л одоо уг суурин бэлэн болчгоор чи ингээд бас харилцаанд гүүрж юм нь бас гараад ирж байгаа юм байна. Ер нь бол олон улсад тийм мундаг уран бүтээлчтэй ингээл улс дамжаал яваад уран бүтээлээ хийгээд явж идэг. Энийг болохоор тэр улсад очиод өөрийгөө ч хөгжүүлж байгаа энэ тэр улсын уран бүтээлчдэд шин сонин юм хүртээдэг. Тийм болохоор нэг урлагийн шууд нэг мэдээлэл солилцоо. Тэгээ энэ дээрээс үндэслээд уран бүтээлч өөрөө хөгждөг. Тэгээ энд байгаа залуучуудаа бас тийм уран бүтээлч солилцооны хөтөлбөр гэдэл бас ер нь гадагшаага нэлийн тийм юу одоо харилцаатай байх тийм ажил бодож байна. За тэгээд энэ урлагт дуртай хайртай хүмүүсээ та бүхэн бүгдээрээ нэг гэртээ болсон байна. Гэр оронтой байна гэдэг чинь бас төхнөөд амжилтыг бүтээх том суурь нь болж байгаа юм. За тэгээд бас энэ уралдаанд нь амжилттай оролцоод энд бас оролцоо одоо амжилтыг хүсье те ирж байгаа бүхэн. За Арт Mongolia төвийн Facebook хуудасаар тэгээд удахгүй тийм зар тавигдах байхаа тэгээд одоо тэгээд сошиал ертөнцид мэдээлэл бол асар хурдан төгсөж байгаа юм чинь тэгэл тэргээр мэдээлэл авах байхаа гэж бодож байна. Зураачтай уран бүтээлчтэй Монголын арт энэ төв дээр хүрэлцэн ирээрээ та бүгдийн яг л ирэх ёстой газар энд болсон байна. Таны энэ төв дээр ахин дахин учран залхын ирүүлийг өөд нүргэн дэвшүүлээд энэ удаагийн богинохон ярилцлага өндөрлөж байна. Танд баярлалаа. За тэр ирэл бат сайхан орчих болтугай. Би сая ирүүлийнхээ үгээс гоё хэлсэн үү? Сайхан хэллээ. За баярлалаа. Энэ бол хариугийн сайхан бариу. гайхалтай сайхан хэллээ. Энэ бол Mpop Entertainment News Art болон байлаа.